Энд одоо тэгээд энэ нэрнүүд байна шүү дээ. Энэ нэрнүүдийн ид чид гэж байгаа байхгүй. Энэ нь болохоор нөгөө үгийн ид чид гэсэн үг байхгүй. Үгийн ид чид. Одоо жишээ нь юу вэ? Үгийн ид чид гэж байна шүү дээ. Жишээ энэ дээр ингээд жишээ авч байна. Тэгээ урчин ингэж байгаа. Урчин ингээд унтах гад. Тэгээд бас л одоо унтах гад нойр үрхгүйсэн байхгүй. Тэгээд нэгт одоо шүн ингээд зүүдлэх байхгүй. Зүүдлэх унтаж чадахгүй гэдэг. Нэгт тэгж бодож байгаа. Хоёрт нойр үрхгүйсэн байхгүй. Тэг гоцн нөгөө залбирлуудаа ингээд хэллээ. Чингис хаан, Сүхбаатар жанжин, Хатанбаатар, Магсаржоо. Тэгээд энэ хүмүүсийн нэрийг ингээд ойрхон дуудаад байгаа байхгүй. Тэгэн гутаа дараа нь үргэлжлүүлээд ээж мод, гавшгаа хайрхан, Батхан тэнгэр хайрхан, Ичрван хайрхан, тэгээд юу хайрхан гэдэг ингээд уулнуудаа ингээд шүтэнүүд ингээд энэ хүчрэх юмнуудын ингээд энергитэй нэрнүүд хилж байгаа байхгүй. Тэр гот урчин ингээд аваа унтчихж байгаа. Өглөө ямар ч байсан зүүдлэх гэсэн. Тэгээ өглөөс хэрэг юу зүүдлсэн нь санаа байхгүй. Тэгэхээр энэ үгийн ичид нэг ийм байдаг хүмүүс болохоор одоо ийм юм итгэхээ байжсэн. Хүмүүс энийг бодлоо зүйл яхаа сүсэг хий хоосон зүйлүүдээ эсрэг зүйлүүд тийм сайн юм ярьдаг байна. Ийм юм хүмүүс итгэхээ байжсэн. Яхаа сүсэг гэдэг болсон. Гэхдээ зарим зүйл амьдралд итгэхгүй байхын аргагүй тийм зүйл байдаг. Энэ одоо юу вэ? Одоо тэр энэ юм сонирч байгаа ч одоо би ингээд энэ ингээд ажил хийж байхдаа амар ядрын шүү дээ. Махидлаа ажиллаж байгаа үгүй амар ядардаг байхгүй. Тэгээ ядрахаараа саяны нэрүүдийг дуудаж хүчээ заалдаг. Тэгээд ингээд дуудаад яг залбирал ихсэх гот ингээд хүч ороод гэж юм шиг. Өөрийн ирэхгүй тийм ингээд хүч мэдрэгдээд ингээд ороод сударч исэн гар ингээд чангаа хүч ороод ирсэн. Тэгээд яа. Тийм болохоор энэ үгийн ичиг тэгээд тийм газар усны хүчтэй энергитэй газар усны энерги ингэж хүмүүст түнд ирдэг байхгүй. Тэр нь яг хамгаалалт шиг болж ирдэг. Тэгээ одоо тэр юу нэгэн сүнстэй байна гэдэг юм шиг. Энэ түүхэд энд байсан хүмүүс бүгд мэднэ. Энд угаасаа сүнстэй байна гэдэг бүгд мэднэ. Энэ тоглоомын өрөөс скап гэдэг тоглоом байдаг шүү дээ. Энэ дотрийн нөөц юм авдаг юм шиг. Санагддаг. За тэгээд одоо үгийн баялаг гэдэг юм өндөр байх болчих. Тэгээд хэдэн ямар олон төрлийн хэлж байна. Анхаарал төвлөрөхгүй. Тийш юм хараа яваад байна. Одоо энэ тэгээд хэдэн аль болох баг хэлхий байна. Ямар ч байсан тийм үгийн ичид гэдэг зүйл энэ хорвоо дээр байдаг. Итгэхээ аргагүй зүйлсүүд хүртэл энэ хорвоо дээр байдаг. Гэхдээ итгэхээс өөр аргагүй тийм зүйлсүүд хүртэл энэ хорвоо дээр байдаг. Хүмүүсийн одоо тэр
нугар сүсэг гээд байгаа тэр зүйл чинь одоо сайн шүү дээ. Одоо чинь хүүхд ингээ уйлаад эвлэг домхоор яваад болохгүй байгаа юм ингээл лам дээр очиод намаар бөөмөдөр очиод намаар оншуулаад зүгээр болчих жишээний ийм юмуд байдаг. Хүмүүс өөр ийм юм итгэхээр хүсдэг байхгүй. Тэгэхээр нөгөө нэг бол хөдөөний хүмүүстэй адилхан болно. Нэг бол хуучин хоцорсон тийм хүмүүстэй адилхан болно. Шинэ үеийн гадаадын соёл чинь ямар нэг улс орны за дараагийн